Сайн байцгаана уу? Шинэ бичлэгтээ тавтам ярил. Өнөөдөр би өөрийнхөө бодлоор айгүй чухал сэдвийн талаар ярих гэсэн. Гэхдээ энэ бичлэгийг эхлэхээс өмнө нэг юм сануулмаар байгаа нь би ямар нэгэн сургалтын төв, ямар нэгэн ахитэм эсвэл мэдгүй ямар нэгэн зүйлийг ингэж жаж хийж буюу шүүмжлэх эсвэл муулах эсвэл ямар нэгэн specific нэг байгууллагыг нэг академиг нэг сургалтын төвийг ярьж байгаа юм биш. Ерөнхийд нь өөрийнхөө бодлыг хуваалцаж өөрийнхөө туршлага дээр үндэслэн ярих гэж бодсон. Тэгээд тэрийг хамгийн түрүүнд сануулгаар санагдчихэв. Тэгээ өнөөдрийн ярих сэдв нь болохоор гадаадад сурах талаар тэгээд гадаадад сурахад бэлддэг сургалтын төв академиудын талаар өөрийнхөө бодлыг хуваалцъя гэж бодсон юм. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд Монгол хүүхдүүд гадаадад сурах Америк, Итали, Европ, Солонгос, Австрали гэх мэт улсуудад сурах тэр бодол нь айгүй ихсэж байгаа. Тэр хэрээрээ яг тэр газрууд руу бэлддэг англи хэлний сургалтын төв, эсвэл SAT-ийн сургалтын төв, эсвэл өргөдлийн бэлдээд өгдөг те. Америк руу бол Common App-ийн яаж бүглэхийг зааж өгдөг, сургуулийн university research яаж хийхийг зааж өгдөг. Тэгэл дээрэс нь гадаадд сурж байгаа хүүхдүүдэд холбож өгөөд ивент энэ төр зохион байгуулад зөвлөгөө авдаг, counseling өгдөг. Гэх мэтийн ингээд аюул олон үйлчлэгээтэй сургалтын төвүүд нэмэгдээд байгаа. Бүр ингээд миний бодлоор бараг 20, 30, 40 тийм сургалтын төв байгаа. Instagram дээр нэг харахад л нэмэгдсэн байдаг, дахиад нэг харахад нэмэгдсэн байдаг. Тэгээд маркетингаа хийхдээ те манай хүүхдүүд ийм сургууль тэнцлээ, хэд оноо авлаа гэд хийдэг. Тэгээд маркетинг дээр нь бол угаасаа тэр хүмүүс ажлынхаа өөртөө үр дүнг ярьж байгаа болохоор тэрэн дээр ингэж шүүмжлээд байгаа юм байхгүй. Гэхдээ миний point out буюу яг ингэж чухалчилж ярихыг хүсэж байгаа юм нь яг ингэж манай хүүхд ийм сургууль тэнцлээ, ийм тэнцлээ гэл ингээл тэгэж тийм юм ингээд сошиал медиа дээр айгүй их болох тусам эргүүлээд яг тэр үеийн хүүхдүүдэд нь ийм дарамт болоод идэв санагддаг. Яагаад гэвэл яг ингээд ахлах ингээд сурч байхад 90 тойрны хүүхдүүд яг яаж ийн тэрийг ингэж дагах гэх юм уу тэд нар шиг байх ёстой юм шиг өөрийгөө сайн ойлгоогүй болохоор ингээд юмнаас хоцроод байгаа юм шиг мэдрэмж төрхөн айгу их байдаг санагддаг. Тэгэнгүүт ингээд сошиал медиа дээр л нэг юм гадаад явсан, тэгээ ийм сэтгэлэг авлаа, тэдэн тэр бомын сэтгэлэг авлаа гэдэг юмнууд харахаар эцэг эхчүүд нь нөгөө талаасаа яадаг чинь найзынх нь хүүхэд нь ингээд нэг сэтгэлэг авсан байхад өөрийнхөө хүүхдэд харьцуулах ч юм уу, тиймэрхүү ингэж үйл явдлууд те ингээд гэр бүлүүдэд зөндөл болж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр хүүхдийн сэтгэл санаа өөртөө итгэл айгу багасчдаг юм шиг. Гэхдээ хамгийн гол юм нь миний бодлоор миний туршлага дээр болон миний бодлоор тэгээ миний хүмүүжсэн бас арга барил дээр бол юу вэ гэхээр хүн яг өөрийнхөө юу хүсэж байгааг өөрийнхөө тэр замыг л бүтээх хэрэгтэй юм да. Ямар нэгэн ийм зүйлтэй өөрийгөө харьцуулахгүйгээр гэхдээ өөрийнхөө тэр хүсэж байгаа хамгийн ийм сайн хувилбарлал очих ёстой юм шиг санагддаг. Тэгэнгүүт ингээд энэ нэг давлгаалаад байгаа нэг ясны бараг бабл гэж нэг юм хөөсрөлт гэж хэлж болохоор Америк руу ингэж тэдүү мэдээлэлтэй явах, тэхийн топ сургуульд орох гэдэг энэ зүйлүүд яг одооны 10 жилийн хүүхдүүдийг эсвэл яг ингээд их сургууль руу аплайж байгаа хүүхдүүдийг ингээл нэг юм хуйлруулаад гэх юм уу да. Яг ингэх ёстой юм шиг тийм мэдрэмж өгөөд байгаа нь намайг нэг ясны бараг ингээд ийм игдүүцүүлээд байгаа юм уу да. Яг би өөрөө ингээд Америк руу өргөдөл явуулаад тэгээд ингээл ахлах сургуультай ахлах ангитай бас яах вэ гэл ингээл амар бодож исэн. Тэгээд тэр үедээ яг ингээл Америк руу орохгүй бол бүх юм байхгүй болчих юм шиг, миний мөрөөдөл байхгүй болчих юм шиг, ирээдүй байхгүй болчих юм шиг мэдрэмж амар төрдөг байсан. Гэхдээ одоо ингээд яг 2 жилийн дараа Италид 2 жил сураад тэгээд эргэн тойрны манай найзууд зарим нь Америк, зарим нь Австрали, зарим нь Европын өөр улсуудад гэдэг ч юм уу ингээд эргэн тойронд дөндөө тиймэрхүү ингээд сурж байгаа найзуудаа энтер ч гэсэн ингээд хараад байхаар яг ингээд тухайн хүнд ингээд ямар нэгэн төлөвлөгөө болохгүй байсан ч гэсэн өөр нэгэн төлөвлөгөө гарч ирээд тэр нь амар сайн тэр хүний кейсэн дээр ажилдаг гэх юм уу да. Америк руу аплайдад болохгүй байсан ч гэсэн өөр улс руу эцэстээ явсан ч гэсэн тэр хүнд байгаа хамгийн зөв сонголт нь тэр эцэстээ явсан шийдвэр нь байсан юм шиг тиймэрхүү нөхцөл байдал надад аягүй сайн харагддаг. Тэгэхээр миний хувьд ч гэсэн Итали явсан маань надад аягүй зөв шийдвэр байсан гэж би өөрөө үздэг. Тийм болохоор ингээд миний зүгээр л айгүй ингэж сануулж хэлмээр байгаа юм нь. Тэгээд миний бичлэгийг бас ингээ яг юу нэм гадаадад сурахтай 10 жилийн ингээд орж байгаа эсвэл их сургууль бэлтэж байгаа холбогдлолтой хүүхдүүд айгүй үздэг болохоор өөрийгөө ингэж шүүмжлэх, харьцуулах
ингэхгүй л бол болохгүй гэдэг тийм хайрцагт хийх гэдгээс илүүтэй өөрийнхөө яамаар байна, ямар хүн болмоор байна, юунд дуртай байна, юу чамааг аз жаргалтай болгож чинь ингээ юу гэж ингээ чи шүнжин суугаад хийсэн тэрэндээ ийм сэтгэл дүүрэн байна гэдэг дээрээ илүү анхаараарэ гэж амар хүсмээр байна. Ягаад гэвэл одоо ингээл бүр амар их болцсон. Одоо ингээд би ингээд 2 жилийн өмнө гэдэг чинь их амар их хугацаа биш шүү дээ. Тэр үед гадаад сурах яах ингээл тийм сургалтын төв клабла юмнууд ингээл байсан. Гэхдээ одоо бүр ингээд жил ирэх тусам айгүй ихсээд байгаа юм санагддаг. Тэгээд ингээл тэр нь ингээд одоо ингээд жил ирэх тусам одоо ингээд 10 жилийн хүүхдүүд 12 дугаар ингээд өсөж байгаа хүүхдүүдэд улам амар дарамт, улам амар хэцүү нөхцөл байдал үүсгэж байгаа юм санагдаж байгаа болохоор би бүр энэ бичлэгийг ингээд амар ингээд анхааруулж бүр ингээд 3 анхааруулын тэмдэгтэйгээр хиймэр санагдсан. Тэгээд эцэг эхчүүд ч гэсэн магадгүй үтсчихвэл те хүүхдээ энэ айлын хүүхдээ ингэсэн байна. Гадаад сурахаар ингэдэг гэж гэдэг тийм өнцгөөс биш. Чи юу хүсэж байна? Бид нар яаж тусалж чадхаар байна? Ирээдүйд чи ямар амьдрал одоо яаж амьдрахыг хүсэж байна гэдэг талаас нь тэгээд яг хуу мэдээч ээж аав нь те ийм мэрэгжил ирээдүйдээ ийм ус одоо манай гэр бүл одоо төлж чадах юм байна эсвэл ийм ус зүгээр юм биш үү гэдэг талаас нь ярих ёстой. Гэхдээ ээж аавууд эсвэл асран хамгаалагчтай хизээч тэрний үг тэгсэн чинь тэгсэн гэж юм эсвэл ийм сургалтын төв байна энд явбал тэдэн төрөний тэтгэлэг авдаг гэж юм гэдэг өнцгөөс харах ёсгүй шүү гэдгийг би бүр амар сануулж анхааруулж хэлмээр байна. Тэгээд энэ бичлэлээр амар юм интенс буюу хурдан тэгээд айгүй чухал сэдвийг магадгүй жоох ойлгомжгүй тайлбарсан байх. Гэхдээ та нарыг яг гол санааг нь ойлгосон байгаасаа гэж айгүй хүсэж байна. Тэгээд хамгийн эцэст нь хэлмээр байгаа юм дахиад ямар нэгэн гадаад нөхцөл байдал буюу тэг ямар нэгэн гадаад нөхцөл байдал сургууль, байгууллага, сургалтын төв, ахтайм гэдгээс илүүтэй өөрийнхөө түүхтэр, өөрийнхөө хүсэж байгаа зүйл дээр, өөрийнхөө ирээдүйдээр л анхаараарай. Тэгээд одоо чиний сурах байгаа мэрэгжил чинь те эсвэл чиний гэр бүлийн байдлаас шалтгаалаад Монголд сурах хэрэгтэй болвол тэр чинь ерөөсөө ингэж санаа зовоод байх зүйл биш. Харин ч одоо Монголд сурахаар заримдаа илүү давуу талтай те Монголд өөрийнхөө карьерийг арай эрт эхлүүлэх, оюутан байхдаа ажил хийж эхлээд хүмүүстэй танилцаад юмнуудаа илүү сайн сурах гэдэг тиймэрхүү давуу талууд бас байж болдсон байна гэдгийг би одоо айгуу сайн харж байгаа. Тийм болохоор ингээд мэдгүй мөрөөдөл чинь ирээдүйд чинь байхгүй болох гээд байгаа юм шиг тэгэж айгуу битгий мэдрээрээ яагаад гэвэл би өөрөө тэгэж амар мэдэрдэг байсан болохоор айдаг байсан болохоор тэгээд ингээл эргэн тойронд юмнууд ингээл болоод ангуу тэрнээс амар сандардаг байсан болохоор энэ бичлэгийг хиймээр байна. Тэгэж хэлмээр байна да. Тэгээд энэ тал дээр та хэд бас те юу гэж бодож гин ямар үзэл бодолтой байна хуваалцаарай гэж бас хүсэж гин. Тэгээд бичлэг маань үзсэнд баярлалаа. Ямар нэгэн байдлаар хэрэгтэй мэдрэмж хэрэгтэй зүйл байсан байгаасаа гэж айгуу хүсэж гин. Баяртай.